дандаа бие биенээ хуурж, хуурамч бичиг баримт бүрдүүлж өөрөөр хэлбэл энэ хяналт хариуцлагын тогтолцоо алдагдсантай шууд холбоотой. Дандаа хуурамч бичиг баримтууд үйлдсэн байна. Зөвхөн тэр яригадаад байгаа Red Vulcan гэж компани биш. Одоогийн байдлаар зөвхөн заамар суманд уулуурхай үйл ажиллагаа явуулж байгаа компани болон нөхөрлөл статустай байгууллагуудын 13-т нь бол үзлэг шалгалтыг явуулж байна. Цаана нь одоо нэлээд олон байгууллагууд байгаа. За энэ хүрээнд өнөөдөр улсын онцгой комиссоос мөн нэмэлт шалгах ажлын хэсгийг цагдаагийн байгууллагыг оруулаад гаргаж байгаа. Эцэг гэхээсэн зөвшөөрөл авсны дагуу хотуулан гүнж нэртэй шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Уулуурхай яам, байгаль орчны яам, цагдаагийн байгууллага стандарт ороод. Тэгээ өнөөдөр хэдийгээр хууль эрх зүйн орчин хяналт шалгахад хязгаарлагдмал хэдий ч байгаа эрх зүйн орчинд нийцүүлээд бид салбарын уялдааг хангаж улсын хэмжээнд үзлэг шалгалт хийхээс өөр аргагүй болсон. Тэнийг бас хэвлэлээр дамжуулаад хэлэхэд хүний мууг үүсгэж байгаа зүйл огтхонч биш. Иргэдээ өөрсдийнх нь аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төр ажиллаа л хийж байна. Ийм байдлаар хүлээж аваасаа гэж хүсэж байна. За хоёрт нь техник тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг ярьж байна. Иргэд энэ юу руу эргэж очих вэ гэхээр стандарт руу л орно. Жишээлбэл өндөр барилгууд байдаг. Барилга тавигддаг стандарт хадгалаад цахилгааны шугам нь гал тэсвэртэй хамгаалтын бүрхөвчтэйгээр явах хэрэгтэй байдаг. За тохиолдлын систем, за ус цацах систем, гал тэсвэртэй дулаалах материал зэрэг гээд маш олон стандартууд байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлыг хангах зорилготой эдгээр стандартуудыг мөрдлөг болгодог ажил санаатаа санамсаргүй мэддэхгүй бүр огт байхгүй болцсон явж байгаа жишээ нь одоо барилгын салбарт. Тэгэхээр бид нар альва осол аюулаас урьдчилан сэргийлэх нэг чухал. Урьдчилан сэргийлэх арга зам болвол стандарт шаардлагыг л мөрдүүлэх. Тэгээд тогтмол төлөвлөгөөт хяналтуудыг бас хийдэг байх. Энэ тогтолцоо маань алдагдчихад. Тэгэхээр энэ төр иргэний тухай хяналтын тухай хууль болон стандартын тухай хуулиар энэ одоо сэргэнэ гэсэн үг. За техник тоног төхөөрөмжтэй холбоотойгоор үнэхээр дутмаг байгаа. Онцгой байдлын албаагчдын хэрэгжилж байгаа хувьд сунар багаж хэрэгслэл техник тоног төхөөрөмжүүдийн хангалт өнөөдрийн байдлаар 41.6% байна. Энэ юунаас шалтгаалж байна гэхээр хэд хэдэн хүчин зүйлээс хамгаалж байна. 100% улсын төсвөөс хараат байдлаар явдаг. Гамшигаас хамгаалах тухай хуульд хэд хэдэн асуудлыг шинжиж оруулж байгаа. Даатгалтай холбогдож байгаа. Аж ахуй нэгжийн орлогын албан татврын эрх зүйн орчинтой холбогдож байгаа. Дээрээс нь олон улсад нэгдэж орсон одоо гэрээ конвенцүүдийн хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор гамшигын тухай хууль дээр өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр аль болох энэ онцгой байдалтай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд санхүүгийн хувьд бие даасан байх энэ эрх зүйн орчныг бид босруулахгүй бол цаашдаа улсын төсөв харсан байдлаар бол явахгүй. Одоо эх жилийн улсын төсөв болвол үндсэндээ цалин тэтгэврт итгэмж тавих төсөв болж байгаа. Хөрөнгө оруулалтын орон зай бол үндсэндээ маш хөнгөлөлт болсон байна. Тэгэхээр энэ өнгөрсөн сарын хугацаанд бидний ажилласан гамшигаас хамгаалах тухай хууль бол нэлээд санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн байдлаар явна. Хангалт бол ердөөсөө 41.6% байгаа. За ойрын хугацаанд нийтдээ 5.5 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт онцгой байдлын салбарт хийгдэнэ. Бид техник технологиг ашиглах цаг нь болсон. Энэний хөрөнгө оруулалт шийдэгдэн. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдэд худалдаж авах цаг нь болсон. Эдгээр асуудлууд шийдэгдэнэ. 5.5 их найдын хөрөнгө оруулалт оруулснаар
техник хангамжийн хувьд бол бид 80% хүргэх ийм боломжтой байна. Өнөөдрийн засгийн газрын уралдаан дээр ерөнхий сайд ч гэсэн сангийн сайд болоо надад тусгаалan үүрэг болгосон. Юу гэхээр хэдийн улс орны санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэсэн онцгой байдал дээр анхаарч шаардлагатай техник тоног төхөөрөмжүүдийг авъя. Аль болох бидний баримталж байгаа байр суурь юу гэхээр заавал улсын төсөвтөд дарамт учруулахгүйгээр төр хувийн хвшлийн түншлэлээр хувийн хвшлүүдтэйгээ хамтраад энэ асуудлуудыг хэрэгжүүлэх бүрэн дүрэн боломжтой гэж үзэж байна. Асуулт хангалттай хариулна. Юу нөгөө зөрүүтэй байгаа шүү дээ. Тоног төхөөрөмжийн хувийн хувьд та болохоор 40% байгаа. Тэгээд нөгөө албаны онцгой байдлын болохоор 50%, 67 орсон гэдэг зүйл яриад байгаа байхгүй юу? Юу? Тоног төхөөрөмжийн хангамж Хувьд гэж юу байх вэ? Энэ улсын мэдлэлд байгаа шүү дээ. дээр Одоо жишээлбэл онцгой байдлын аврах 111-р анги дээр Францын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энтэй холбогдуулах их буруу ташаа мэдээлэлүүд байдаг юм билээ. Би газар дээр нь бас очиж ангитаа танилцсан. Энэ төсөл бол туйлын амжилттай хэрэгжиж байгаа. 4 EC-145 Еврокоптер бүрэн тоноглогдсон нислэг тэргүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Холбогдох одоо албан агчдыг гадаадын мэрэгчлэлтэнгүү сургаж байгаа. Гэх мэтлэн өмнө тавигдсан ажлууд одоо амжилттай хэрэгжиж явж байгаа. Та нар яриад байгаа шиг нэг онцгой байдал бас татгатаа тулцсан өхмөл байдалд орсон зүйл бас огтхонч биш. Ажлууд бас явагдаж байгаа. Энэ 5.5 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд 2 томоохон урт сундаг шаттай машин техник аваа. Тэр интернетээр яваад байгаа гой зургууд тавиад л тэр Улаанбаатар хотод явах ямар ч боломж байхгүй. Замлж дийлэхгүй. Нэг нь гэхэд 44 тонны даацтай. Манай энэ зам доогуур чинь шугам сүлжээнүүд явдаг. Доогуур хөндөй байж идэг. Яагаад ч дийлэхгүй. Манай замд угаасаа багтахгүй. Энэ бүгдийг мэрэгжлийн улсууд нь суудлаад холбооны бүгд найрамдах Герман улсаас 2 томоохон тоног төхөөрөмж авахар сонголтоо хийцэн байгаа юм билээ. Эцсийн дүндээ нэг сундаг шаттай техник тоног төхөөрөмжөөр хангатлаа гэд галаас урьдчилан сэргийлж байгаа зүйл огтхонч биш. Энэ юу гэхээр нэгдүгээр стандарт мөрдлөгийг хангах хэрэгтэй байна. Иргэд байгууллагууд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй байна. Иргэдийн мэдлэг мэдээлэл маш их чухал байна. Адаглаад бид өнгөрсөн хугацаанд одоо та наа чи iPhone уу те? Баруун зүүн кнопод зэрэг дарахаар соос гарч ирдэг шүү дээ. Энийг Монголд нэвтрүүлэх гээд ажиллаж байна. Та жишээлбэл гар утасныхаа 2 кнопыг зэрэг дараа соос дээрээ дараад дуудлага хийхэд таны байршил болон танд ямар тусцаа хэрэгтэй байна? Эрүүл мэндийн төрийн тусламж хэрэгтэй байна уу? Цагдаагийн үйлчлэг хэрэгтэй байгаа юм уу? Онцгой байдлын үйлчлэг хэрэгтэй байгаа юм уу? Автоматар зохицуулагддаг ийм системийг бид нар судлаад ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Нэг нэргсэн хонь хашгирав гэдэг шиг саний энэ өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн харамсалтай үйл явдлуудаас үүдэлтэйгээр гинт нэг ухаан ороод дүргэн шуурхай ажиллаад байгаа юм огтонч биш. Хяналт шалгалтууд бол хийгдэж байна. Тэрнээс өнгөрсөн хугацаанд бол нэлээд бэлтгэл ажлуудыг хангаад явж байгаа. Хариуцлагын асуудал юу яригдах уу? Яригдалгүй байх уу? Хариуцлагын асуудлыг ярьж иж бид нар цаашид алдаа дутагдал дахин давтагдахгүй байх асуудал хөндөгдөн шүү дээ. Тэгээ хяналт шалгалтын ажлууд явагдаж байна. За нэг нөгөө хэлэхэд энэний цаана бүр системчлэгдсэн авилгал байдгийм байлаа. Ашиг сонирхлын зөрчилтөй олон нөхдүүд өнөөдрийн одоо хариуцлагатай өндөр албан тушаалууд төр байна. Энэ байдлыг өнөөдөр улсын онцгой комиссийн уралд дээр би хэллээ. Ашиг сонирхлын зөрчилтөй нөхдүүд энэ ажлын хэсэгт ороод энэ хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд явах боломжгүй. Тэр улсуудыг халах солих асуудлыг холбогдох газар тавина. Хариуцлагын асуудал бол энэ дэргүүн тавигд. Уучлаарай энэ дэр би хатуухан хэлэхэд энд хариуцлагын асуудал бол хүний нүур харахгүй.
Хүний нүр харахгүй. Бид нар ийм ноцтой, хохиролтой, харамстай асуудлууд босоор байтал бид нүд анж чихээ тагалж энэ нэг хариуцлагын асуудлаас бид нар зүхтааж бие бинийгээ хуураад яах юм. Тэглээгээд бид нэр хиттэй болох аваар ослоос өрцөн сэргийлж чадахгүй шүү дээ. Хичнээн хүн үхэж үргэлдэх юм билээ. Зөвхөн өнгөрсөн 10 жилийн хугацаанд янз бүрийн осол аваараас болж 516 бага насны хүүхдүүд нас орсон байл. Тэгээ энэ тоог ингээд хараад судлаад үзэхээр уламжлалт байдлаар хүлээн зөвшөөрсөн юм шиг явж ирсэн байл. Өрцөн сэргийлэх, анхааруулах, мэдээлэлтэй болгох энэ ажиллагаа бол хийгдэж ирсэн ч хангалттай хэмжээнд хийгдэж ирээгүй юм байна. Осол аваар ихэд дөнгөж сүүлийн одоо хэдхэн өдрийн дотор ихэд Саны Түмэн аймгийн Заамарт болсон асуудал, Дорноговь аймагт болсон асуудал, Доронтод болсон асуудал. Өнөөдрөөс 48 цагийн өмнө Хөвсгөлд болсон асуудал. Тэгэхээр энэ хүрээнд хэвлэл мэдээллийн оролцоо маш чухал байна.